контент креатор Нинжин байна. За тэгээд сая 6 сард соёл урлагийн их сургуулийн утга зохиол судлаач, жүжиг киноны зохиолч мэргэжлэр сураад төгссөн. Анх бол ер нь бичгийн их тийм эвдүүтэй хүүхэд гэдгээ ер нь ахлах ангидаа мэдээд за тэгээд яг энүүгээрээ явбал яасан бэ гэж бодоод тэгээд яг соёл урлагийн их сургуульд ур чадварын шалгалт өгөөд орж исэн. За тэгээд ер нь бол манай мэргэжил бол өдөр болгон л ном унших тийм даалгаврыг байнга аваад гэртээ харьдаг байсан. Ном унших Сахилах Батын хувьд гэх юм бол ер нь бол би яг төгсгөлийн одоо хуудасны хамгийн сүүлийн өгүүлбэрийг уншчихдээ. Тэгснийхаа дараа за энэ ном яг ямар үйл явдлыг туулаад энэ дүр энэ өгүүлбэрийг хэлэх болов гэдэг одоо тийм их хүлээлттэй тэгээ их тийм Сахилах Баттай их тийм тууштай уншдаг гэх юм уу. Тэгээ уншихтаа ер нь манай мэргэжлийнхэн чинь их тийм хурдан уншдаг. Нэг өдөрт нэг номыг маш хурдан уншдаг. За тэгээ тэрийгэ хурдан уншсан мөртлөө эргээгээд задлж одоо тэгээ шинжилж судлах одоо тэгээ ярахтаа юм бэлэн их тийм тууштай мөртлөө хурдан уншдаг байсан. За миний ном сонгох шалгуур гэх юм бол хамгийн түрүүнд би орчуулагчийг хардаг. Эсвэл одоо орчуулгын ном биш юм а гэхэд зохиолчийг нь хардаг. За тэгээд номыг бас нөгөө хавцаар нь бүүд өгнө гэдэг шиг надад бол нэг тийм хавцны одоо тэгээ дизайн бол нэг тийм хамаатай биш. Ямар ч хэлээсээ хамгийн түрүүнд орчуулагч юм уу редактор эсвэл зохиолч тэгээ дээрэс нь аль хэвлэлийн газраас гаргасан байна гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тэгээ ерөнхийдөө миний номын санд бол Монсуудар хэвлэлийн газрын номнууд, Такта Publishing гэдэг ер нь энэ хоёрын л номууд их олон байт юм да. Яг одоо уншихаас зайлсхийдэг номын одоо жанр гэх юм бол тийм одоо аимшигын тийм одоо их тийм айц хүүц давтуулахаар гэтээ тэр аимшигын зохиол нь одоо ямар ч тийм логикгүй те нэг тийм зүгээр л хүнийг айлгсан их тийм одоо дотор нь юм эвгүй юм дүр зураглууд ихээр оруулсан тийм номнуудыг ер нь уншихаас бас зайлсхийдэг. За тэгээд дээрэс нь одоо өөрөө мэргэжлийн хүн биш байж, зохиолч хүн биш байж одоо юм зохиол гаргасан зохиол дундаа хувь хүний одоо хөгжлийн номууд гээд маш олон номнууд байдаг шүү дээ. Тэр номнуудаас ер нь зайлсхийхийг хичээдэг. Ер нь хүн уран зохиолын ном уншсанаар яг тэр өөрөө одоо оюун санааны хувьд те илүү нэг тийм хөрөнгө оруулалт хийдэг юм шиг санагдтыг. Тийм болохоор хувь хүний хөгжлийн ном гэхээс илүү ер нь дэлхийн уран зохиолуудыг уншсан надад илүү зүгээр юм шиг санагдтыг юм байна. Ер нь бол номыг яг зорьж худалдаж аваад би бол яг номын сандаа ингээд номуудаа дүүрэх тийм бүр одоо хоббитэй. Тэгэнгүүт яг нөгөө цахим номоор унсан ном бол нэгдүгээрт одоо маш нүд өвтөгдөг миний. Тэгээд ойлгоц ер нь айгүй тийм хомс. Яг хэвлэгдсэн номыг уншсанараа илүү төвлөрч тэгээд илүү юм бас ойлгож уншдаг юм болов уу гэж би боддог. Тийм болохоор ер нь бас номын сандаа номнуудаа дүүрэхийн хажуугаар илүү юм бас ойлгож авахын тулд ер нь хэвлэмэл номуудыг илүү одоо уншдаг. Сүүлд би хиймэл оюунаар аюул олон хүмүүс ном бичүүлж гин гэсэн нэг тийм юу харж исэн. Одоо нийтлэл харж исэн. Тэгээ тэрийг би хараад хиймэл оюун ухаан бол яавч хүний сэтгэл зүй, хүний сэтгэл хөдлөл, хүний одоо торгон мэдрэмжийг бол хизээч одоо дүүхгүй. Тэр хиймэл оюун бол хичнээн бас одоо цаг минутаар ингэж одоо асар ингэж твшилттэй байж байгаа ч гэсэндээ хүний тэр одоо торгон нарийн мэдрэмжийг бол хизээч орлохгүй. Тэгээ би ч нөгөө нэг бас зохиолчийн мэргэжлийг сонгоод удаагүй тэрүүгээрээ ажиллаад бас удаагүй байгаа болохоор тэгээ ямар цаг хугацаанд ямар гэчийн мэргэжил сонгочоо гэж ер нь бас бодож исэн л да. Тэгээ ер нь яг хиймэл оюунаар одоо бас дэлхийд дахинд аюул олон хүмүүс ном бичиж тэрийг худалдаалж байгаа юм билээ. Би бол тэрний бүр маш эсрэг байр суурьтай байгаа. За миний хувьд гэх юм бол өнөөдөр би Альбер Камюгийн Этгээд хүн, Харуки Муракамигийн Эмсгүй сүүлийн төвөр, за тэгээд Хятадын Хаажийн зохиолчийн Хүлээлт гэсэн энэ 3 номыг авчирсан. За тэгээд энэ 3 ном бол одоо яг миний оюутан байх хугацаанд уншсан номнууд. За тэгээд энэ номнуудыг уншсанаар ер нь миний амьдралд маш олон зүйл ер нь өөрчлөгдсөн. Би бас тийм энэ ном ер нь миний амьдралд аюу тийм түлхэц нөлөө болсон болов уу гэж бодогддог. Тэгээд яг амьдралынхаа туршид яг хайрлахаар одоо тий хайрлж уншсан 3 ном гэвэл би яг энэ 3 номыг ойлно.
За энэ болохоор хаажины хүлээлт гэдэг нэртэй роман байгаа. Энэ нь болохоор одоо англи хэл дээр хэвлэгдэж гарч исэн бэлээ. Гэхдээ англи хэл дээр хэвлэгдэж гарч исэн ч гэсэндээ хятадын одоо өв уламжлал, хятадын бас сэтгэлгээний онцлогийг их тийм гоёор одоо гүн гүнзгий их тийм одоо өвүүлж гаргасан юм ном байдгийн. За энэ нь болохоор хөдөө тосгонд эмчээр ажилладаг Линкольн бүр нэлээд зайдуу бас хөдөө тосгонд охинтойгоо уулзсан эхнэрээсээ салахын тулд хайртай бүсгүйгээ бас одоо нэг хотын сувлагч хүүхэнд сайн болцсон байдیں۔ За тэгээ тэр хүүхэнтэйгээ суухын тулд гэрэлтэй салгана гэж хэлээд 18 жилийн турш хүлээлгэсэн байдаг. За тэгээд нэг нь 50 нас хүрсэн, нөгөөх нь 40 нас гарсан байхдаа 18 жилийн дараа тэр хоёр суугаад тэгээ маш одоо хожуу төрөлтэй болмаас эхнэрийнх нь бие муудчихдаг. За тэгээд романы төгсгөлд гол дүрийн маань одоо эрэхтэй төрсөн охин анхныхаа эхнэр дээр очиж цагаан сараа тэмдэглэдэг. Тэгэхдээ яг тэр үед л одоо гэртээ очисон юм шиг тийм тухтай мэдрэмжийг авч исэн. За тэгээ энэ романы туршид одоо зохиолын үйл явдлын туршид гол дүрийн залуу би яг юуны төлөө энэ алхмыг хийж ийна гэдэг нэг тийм одоо эргэлзээг үргэлж туулдаг гэх юм уу. Яг энэ дээр гарч байгаа зохиол дээр гарч байгаа гол бааtruуд бол одоо хүсэл шунал тэгээ бодит байдлын хооронд юу нэм гатсан юм одоо хэцүү хүнд үеийг туулж байгаа л ийм дөрүүдийн тухай намтар юм л та. Тэгээд энэ зохиол дээр гарч байгаа үйл явдал болон тухайн цаг үе бол Хятадын коммунист дэглэмд байсан одоо соёлын хувьсгалын үеэр буюу одоо 60-аас 70 оны Хятадын одоо амьдралыг харуулдаг. Энэ Хятадын тухайн цаг үед амьдарч исэн хүмүүс бол өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө хайр дурлалыг өөрөө тэр болгонд толгой одоо тэ дур мэдэн хийх ямар ч тийм боломжгүй тийм хэцүү нөхцөл байдалд Хятадууд бас амьдралыг туулж исэн маа гэдгийг энэ хүлээлт гэсэн романаараа харуулсан байдаг. Юу юм бол тоо. Ер нь бол яг нөгөө нэг үе хаа тэгэнгүүтээ өөр чинь бас нөгөө яг коммунист дарлалын үеийн нөгөө зохиолуудыг бичижсэн Хятад зохиолчд олон байдаг штэ. Тэгэнгүүт яг энэ хаажины энэ хүлээлт гэдэг роман болонгууд илүү одоо нөгөө нэг сэтгэл зүйн нарийн илэрхийлэмжүүдтэй. За тэгээ би яг энэ зохиолыг нөгөө дипломын уран бүтээлээ бас би нөгөө бүрийн хэмжээний романс ийм жанрын кино зохиол бичижсэн. Яг тэр үед яг бичгээсээ өмнө би энэ номыг уншиж исэн 4-р курстэй. Тэгэхэд ерөнхийдөө хайр дурлал гэдэг юм чинь одоо зөвхөн үг үйлдэл биш. Дотроо харуулсах, шаналлах, ганцаардах тэр ганцаардлынхаа хэрээр хүн хайр дурлалыг ойлгож авт юм байна гэдгийг би аюулсаа ойлгосон байхгүй. Тэгээ яг энэ номыг уншсны дараа би яг бүрийн хэмжээний киноныхоо зохиолыг бичсэний дараа илүү нэг тийм бас амьдрал үтсэн те нэг тийм одоо туршлага суусан хүний одоо сэтгүүгээр одоо бас сэтгэхийг илүү хичээсэн. Яг тэгэхэд ер нь энэ ном надад аюу түлхэц одоо нөлөө олж исэн. За дараагийн ном гэх юм бол би Японы орчин цагийн одоо бас нэрт зохиолч Харуки Муракамигийн Эмсгүй эрс гэсэн юм 7 өгүүлэлгээс бүтсэн юм өгүүллийн төврийг авчирсан. За тэгээд энийг болохоор би 1-р курстаа уншиж исэн. Яг нэг хүнээс гуйж аваад уншиж исэн. За тэгээд энэ нь хичнээн одоо 7 өгүүлэлгээс бүтсэн өгүүллийн төвөр боловч эмгтээчүүдгүйгээр өөр өөрийнхөө амьдралыг туулж байгаа ганц бие эрчүүдийн одоо бас ганцаардлыг өгүүлсэн ийм 7 өгүүлэлгээс бүтсэн байгаа юм. За тэгээд эндээс яг миний одоо толгойд буусан одоо яг сэтгэлд ингээ үлдсэн нэг ишлэл байдیں۔ Энэ нь болохоор эмсгүй эрсийн зовлон шаналлыг гагцхүү эмсгүй эрсэл ойлгоном тэнд очисон хүү өрнийн салхины таатай сэвэлцээг 14-т оршихуунхаа хамт үүр далтнаа гэсэн юм ишлэл байгаа юм. За тэгээд энэ ном болохоор яг зохиолч Харуки Мураками Эрнест Хемингуэй Эмсгүй эрс буюу яг Man Without Woman гэсэн 1927 онд гарч ирсэн романаас бас үлгэр авч хийжсэн гэсэн юм одоо яриа байдгийн бэлээ. Тэгээ Харуки Мураками зохиолч болохоор өөрөө бас зохиолчийн одоо мэрэгчлэр суралцахын хажуугаар бааранд бармаа хийжсэн гэж ярьдсан бэлээ. За тэгээ энэ номон дээр ерөнхийдөө согтуудаа одоо тий ингээд бааранд архиугаад нэлээд хүлчүрхсэн ирчүүд сэтгэлээ ингээд онгойтл тэр зөөгч ч юм уу бармаа хүнд ингэж сэтгэлээ
одоо тухайн одоо дурсамжийн талаар дурдж ингэж ярьж байгаа хэсгүүд аюул олон байдаг. Тийм болохоор ерөнхийдөө энэ Муракамигийн бас нэг тухайн үед бармаа хийжсэн үед нь тохиолдчихсэн үйл явдлууд юм болов уу гэж би бас боддгийн. За ерөнхийдөө би бас л одоо яг энийг зохиолчийн мэрэгчлэр суралцах гэж байгаа, эсвэл зохиол бичих гэж байгаа. Яг одоо тухайн нөгөө хүнийхээ сэтгэл зүйг илүү ойлгохын үүднээс энэ зохиолыг унших юм бол хүний дотоод ертөнцийг илүү таньж мэдэхэд энэ ном ер нь их тийм түлхэц болох байх гэж би бодож байна. За миний хамгийн сүүлийн ярих ном бол Францын алдарт философч зохиолч Альбер Камюгийн L'étranger буюу Этгээд хүн гэж монгол хэлнээр орчуулагдсан ийм роман байна. За тэгээ L'étranger буюу англи хэлээр stranger гэж бас орчуулагддаг. Энийг болохоор Монголд 3 янзаар орчуулсан байт юм билээ. Хүндлэнгийн хүн, хайр илгийн хүн, этгээд хүн гэж ийм 3 янзаар орчуулсан. Тэгээ миний хувьд болгоод энэ этгээд хүн гэж орчуулсан хувилбар нь илүү одоо оновчтой юм шиг санагдтыг. Яагаад гэвэл энэ зохиол дээр гарч байгаа Мерсо гэж гол дүрийн залуу бол Франц гаралтай Алжирт амьдардаг ийм залуу байгаа. За тэгээ энэ залуу бол нийгмээс одоо тусдаа тэг ингэж өөрөөр сэтгэдэг, бусдаас арай ондоо сэтгэдэг, нийгмээс гадуур ийм гажууд үзэл бодолтой, за мөн дээрээс нь сэтгэл хөдлөл багтай мэдрэмжээ тэр болгоно илэрхийлээд байдаггүй ийм дүр учраас нийгэм энэ хүнийг одоо уламжлалт хэм маягаас өөр учраас нийгэм тэр хүнийг этгээд хүн, нийгмээс гадуур хүн гэж ингэж ялгадгийг. Тийм болохоор надад яг Мерсо гэдэг энэ гол дүрийн хүн бол яавч харилхийн хүн биш, яавч хүндлэнгийн хүн биш, яг л этгээд хүн юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд ер нь энэ номыг бас би яг анх уншиж байхдаа энэ хүн яагаад хүн алчваа? Хүн алсан хүн эцэстээ ямар замд хүрдгийг, ямар цэгт хүрдгийг энийг гол дүрийн баатар болох Мерсо өөрөө мэдж байгаа мó гэж их тийм хүлээлт тавьж уншиж байсан. Тэгээ ер нь хүн алсан хүн эцэстээ ямар үр дүнд хүрдгийг одоо бас хүн одоо зарим уншигчид бас сонирхох байлгүй. Тэгээд бас тэр хүмүүстэй яг одоо энэ аллагын араас мөрддөг те ер нь одоо Кафкагийн шүүх ажиллагаа байдаг ч юм уу те яг тийм жанрын зохиолууд унших туртай бол яг этгээд хүн бол яг тэр уншигчдад тохирно гэж би бодож байна. Ер нь миний номын санд бол за нэг 30-аас 40 ном байгаа. Тэгтээ тэрэн сүүлийн 4 жилд миний худалдаж авсан номнууд юм л та. Тэгээ Монгол зохиолчтой хувьд гэвэл би Баясгалан, за Ядам сүрэнгийн Баяраа, Дэлгэрмаа, тэгээ яг алтан үеийнхээс гэх юм бол Төдуугаан зохиолуудыг бас их давмгаа уншдаг. Тэгтээ ер нь яг одоо нөгөө нэг дийлэн хүмүүс аль зохиолыг уншиж гин, аль зохиол надад илүү өгөөчтэй вэ гэж бодвол тэр нь бүр яг зоолттой нь орчуулгын дэлхийн уран зохиолууд байдаг л да. Тэгтээ Монгол одоо яг уран зохиолуудыг уншсанаар илүү хөрсөндөө буусан, илүү одоо өв уламжлалтай, ёс заншилтайгаа бас танилцахын тулд Монгол зохиолуудыг уншсан нь илүү зүгээр байдаг. Ном унших чи ер нь их тийм бясалгалын бас нэг төрөл штэ. Бас нэг тодорхой хугацаанд хүнтэй юм ярихгүй зөвхөн одоо өөрөө өөртөөгөө ярилцаад тухайн номын үйл явдлаараа аялаад ингэж уншснаар ер нь хүн олон зүйлийг эргэцүүлж, олон зүйлийг бас олон талаас нь харахыг хичээдэг юм шиг надад санагддаг. Тэгээ тийм болохоор ном уншснаар нөгөө хүнийхээ дотоод ертөнцийг илүү таньж мэдэх, нөгөө хүн яагаад энэ зүйлийг бодож байгаад ингэж хэлв гэж доторлоо нь илүү өнгийхийг хичээдэг юм болов уу гэж би боддог. Тэгээ ер нь ном уншснаар их тийм олон зүйлтэй танилцдаг юм да. Тэгээ илүү одоо гадуур дотор олон цаг өнгөрүүлж хүн амьтантай танилцсан гэхээсээ илүү ном уншиж ер нь бүх хорвоогийн бүх зүйлтэй танилцдаг, хорвоогийн бүх юмыг мэдэж авдаг, хорвоо дээр байгаа сайн муу, сайхан муухай бүх зүйлийг л ер нь таньж мэдэж тэрнийхээ хэрээр одоо хүн оюун ухаандаа, оюун санаандаа илүү хувь нэмэр оруулдаг гэж би боддог. За баярлалаа, ойр тавьчруулсан баярлалаа. Тэгээ миний бас хүмүүст ярихыг хүсдэг 3 номын маань талаар ярилцсанд баярлалаа.